Орхон аймаг дэх төрийн аудитын газар үзүүлж байна. За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Орхон аймаг дэх төрийн аудитын газар нь орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр нөлөөт байдалд 2025 оны 5 сарын 5-наас 2025 оны 7 сарын 1-ний хооронд үсгийн аудитыг хийж гүйцэтгэлээ. Аймгийн хэмжээнд 2024 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нийт 101.7 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй 496 туслах хэмжээнд 94.4 тэрбум төгрөг төлөвлөж баталснаас 486 туслах хэмжээнд 93.1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж 681.5 сая төгрөгийн төсөв төртөгтэй 10 төсөл арга хэмжээг огт хэрэгжүүлээг байна. Гэрээ байгуулсан 486 туслах хэмжээнээс 402 туслах хэмжээнд бүрэн хэрэгжиж дууссан, харин 84 туслах хэмжээнд дутуу хэрэгжсэн байна. Дутуу хэрэгжсэн 84 төсөл арга хэмжээний ихэнхийг нь авто замын засвар шинжилгээ ажил эзэлж байна. Эдгээр авто замын засвар шинжилгээ ажлууд нь зураг төсөв боловсруулах, худалдаа авах ажиллагааг оройтод зарлах, гүйцэтгэгчний хугацаанд ажиллагаа гүйцэтгэгээгүй зэрэг шалтгаалж олон замын ажлууд он дамжин хэрэгжихээр болсон байна. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн төлөлтийн гол зорилго нь олон нийтийн нээлттэй санал асуулга явуулж ирсэн саналыг эренбиж иргэдийн хуралд оруулж батлуулах байдаг бол иргэдийн санал асуулга аваагүй төсөл арга хэмжээг төлөвлөж иргэдийн хурлаар баталсан байна. Тухайн гүйцэтгэлийн аудитаар нийт 16 зөрчил илэрснээс 433.4 сая төгрөгийн зөрчилд 6 төлбөрийн акт тогтоож тэр бөм 190.3 сая төгрөгийн зөрчилд 6 албан шаардлага өгч 26.8 сая төгрөгийн зөрчилд 4 зөвлөмж хургууллаа. Уг аудитын дэлгэрэнгүй мэдээллийг Offensive Audit сегментээс авна.